намайг буянтгах гэдэг ганц зорилготой. Би одоо 10 настай энэ жил 11 нас хүрнэ. Нийслэлийн эрхээ боловсруулалтын мод тодхон сургуулийн 4-р анги. Их Хүрсэн баяр миний бодлоор ээжүүд хүүхдүүдэд төрүүлсний баяр гэж бодож байгаа. Төрсөн өдөр бас байдаг л та. Гэхдээ Их Хүрсэн баяр гэдэг нь ээж хүүхдийн хамт баярлах өдөр хаа. Энэ жилдээ чи ээжигээ Их Хүрсэн баяраар яаж баярлуулж исэн бэ? Түүхээс олдож. Би ээжтэй цэцэг хийж өгч исэн. Би цаасаар аюу их мэддэг байхгүй юу? Тэгээд цэцэг хийж өгч исэн. Олон төрлийн юм хийж өгч исэн өмнө. Тэгээд цуглуулсан мөнгөөрөө бас чихэр авч өгч исэн. Ирээдүйд чиний хувьд ямар мэрэгжилтэй ямар хүмүүс үздэг вэ? Мэрэгжил маань бол их цалинтай л мэрэгжил. Юугаар сурах юм бэ? Юугаар сураад ямар мэрэгчлэр хичээлээ тэр нэг цалинтай. Ер нь бол би бизнесмен болохыг ер нь бодож байгаа. Доороо дүүтэй. Дараа одоо ээж маань төрөх гэж байгаа. 11 сард. Тэгээд болох юм шүү дээ. Тийм. Тэгээд нэг маргааш л найз нөхдөд ажил Монголын хүүхдүүдэд болон хайртай ээжтэй нэрсээ бишүүлж. За. Монголын бүх хүүхдүүд ээжүүдтэй Их Хүрсэн баярын мэнд хүргье. За. Баярлалаа.